Podcast. Хүн төрөлхтөн амьдралынхаа турш өөрийн хийж буй ажлаа хөнгөвчлөх, илүү мэргэжлийн болгох, илүү үр дүнтэй байлгахыг зорьсоор ирсний үр дүнд технологиудыг бүтээн ашиглаж байна. Харин дэлхийн технологиуд дундаас 21-р зуунд мэдээллийн технологи нь бусад бүх салбарт нэвчин хөгжсөөр байгаа нь энэхүү технологи гэх үгийг ганц салбарын үг мэт болгож байна. Технологийн салбар нь буюу тех нь шинжлэх ухааныг ашиглан програм хангамжаар бүтээл болж гарч үлэмжих хязгааргүй олон асуудлыг шийддэг нь ийхүү дэлхийд даяар тренд болж залуучуудыг шуугуулж байна. Гэвч тэдгээр асуудлыг шийдвэрлэгч бит бус бүтээгдэхүүн програм хангамж нь хэрэглэгчтэй хүрэхтэй ямар шуу зам туулдаг, судалгаанд суурилсан бүтээгдэхүүн гэж юу вэ? Судалгаанаас технологи, технологиос бүтээл, бүтээлээс бүтээгдэхүүн, бүтээгдэхүүнээс бизнест хүрэх замын талаар эндээс мэдэж авах боломжийг танд олгоё. За амар сайн байцгаана уу үзэг сонсогчдоо. За манай Minute Podcast-ийн ээлж нэгэн дугаар эхэлж байна. Өнөөдөр бид нар цахим технологи сэдвээр нэгэн шинэ дугаар, шинэ сэдвээр ярилцах гэж байна. Шинэ дэд сэдвээр. За тэгээд ер нь бол програм хангамж бол маш олон тооны платформ дээр маш олон тооны одоо төхөөрөмж дээр гардаг. Тэгээд нэг програм дахиад өөрөө маш олон хувилбаруудаар хөгжүүлэгдэд явдаг. Тэгэхээр энэ яалтчгүй програм хангамжийг бол үйлдвэрлэл гэж хэлэхээс аргагүй маш олон төрлийн тэгээд одоо платформ болон төхөөрөмжүүдээрээ дахиад үржигдээд явбал нэг програм одоо мэдгүй 5 платформ дээр гэж бодоход 10 вершн гарлаа гэхэд 50 одоо бүтээгдэхүүн гаргаад янз бүрээр үйлдвэрлэж байгаа юм болдог. Тэгэхээр програм хангамжийг үйлдвэрлэх гэдэг сэдэв бол маш чухал. Тэгэхээр энийг маш сайн одоо Монголд бол маш сайн хийж байгаа програм хангамжийн хөгжүүлэгч компани удирдлага програм хангамжийн архитектор, програм хангамжийн инженер, бизнесмен ноён Санилгийн Бадрал таныг өнөөдөр энэ талаар яриач гэд подкаст төрж байна. Сайн байна уу? Сайн байна уу. За баярлалаа. За тэгэхээр мэдээж юуны төрөнд өөрийгөө танилцуулсан дээр бах те энэ дээр энэтэй холбоотойгоор та яг програм хангамжтай танилцсан түүхээс хаваалцаач. За тэр түүхийг ярих юм бол их олон цаг болж магадгүй. Тэгээд товчхоо ярихад бол нэг 1986 оны үед тэгээд нэгдүгээр ангид орж ихтэл Арангаад манай нэгдүгээр сургуулийн компьютерийн лаборатори гэж 8 компьютертэй тийм их хөрхөн жижигхэн бэск интерпретатор шууд ачаалагдсан MSX бэск гэдэг юм платформтой. Тэгээд багш нэг төгөргөөр нэг бэсктээр зохиосон Каномагийн тоглоом ачаалж өгдөг. Нэг төгөргөөр. За тэгээд чинь 3 амтай байгаа шүү дээ. Тэгээд нэг одоо тэр 3 амаараа тэр тоглоомыг дуустал тоглолтог нөхөрч гарч ирж шүү дээ тэр чинь. Эсвэл нэг сайн тоглолтгүй нөхдүүд бол дөнгөж гараал тэгэл дорхноо нөгөө нэг төгөрг баяртай. За нэг иймэрхүү маягаар одоо мэдээллийн технологитой холбогдчихсон. За тэгээ яагаад энийг ярьж байгаа нөхөр анх одоо тэр компьютер нэг дөргөө төлчөөд хүүхэд болгоом байхгүй шүү дээ. Тоглоод тэгээд хожигчоод тэгээд нөгөөх нь хаяа явчих чадахгүй орхон үрээд идэг. Тэгээд зүгээр байж байгаа юм чин дэр чин basic гэж одоо програмчлалын хэлний интерпретатор нь байж идэг учраас тэн дээр шууд print гэж команд бичээл тэгээд variable хөвсгчд одоо автоматогоо ногоол хэвлж үзэл ингээд удаал тэгэл байж идэл нэг өнөх дээд одоо ангийн ах эгч нарын нэг жижигхэн дууны аймаа мамуна ширчдэг юм тий. Иймэрхүү зүйлийг ингээд одоо багш нь бас хичээлээр заасан ч байт юм уу эсвэл нөгөөдөл нь хаанаас ааж олчдгийг өөртөө зохиодогч байсан юм гэдэг. Тиймэрхүү нэг жижигхэн кодын жижигхэн снэпет хэсэг байна. Тэрийг ингээд эпизод дараалал ажиллуулаад ингэж болж байгаа юм чинь ингээл тэр нь жоохон өөрчлөл янз бүрийн нотоор ажилладаг ч юм тий. За ингээ явна гэхээр чин зэрэг одоо 86 оноос хойш яг холбогдож бэскэл дээр алгоритм бич сурчсан. За тэгээд хоббитой нөхөр чин тэр цагаас хойш 888 286
386, 486 гээл жил процессоруудын одоо загварууд хараад тэр болгон дээр нь тэрэнд нь тохирсон одоо Pascal гэдэг юм уу, C гэдэг юм уу хэлүүд нь суугаад орж ирэл ингээл явж исэн. За тэгээ би чи 95 онд улсын мэдээлэл зүйн олимпиад гэж болж исэн. Тэнд 4-р анд улсад ороод тэгэл гитэмсгэдэг сургуульд 96 онд орсноос хойш бол тэрээс бол кодыг бол янз янзаар нь бичсэн дээ. 86 оноос хойш гэхлээр чинь одоо 2024 он 14 чинь 38 жил тасралтгүй програм хангамжийг янз бүрээр нь үдэж байгаа юм байна тий. За энэ олон жил програм хангамжийн инженерүүдтэй зөндөө тааралцсан бах программистуудтай зөндөө тааралцсан бах. Тэгээд энэ дотор танд нэг яг програм хангамжийн инженер болон программистуудад байх ёстой одоо чадвар тэг чи ер нь чадварууд яг наад захын чадварууд юу байх ёстой гэж боддог вэ? За тэгэхээр эхлээд програм хангамжийн инженер программист хоёрын ялгааг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр их үеийн одоо 80-аад оноос 2000 оны ихэнх хүртэл бол системүүд жижиг байсан. Нэг компьютер дээр бичсэн одоо нэг модуль нэг ойролцоогоор за нэг 20,000 хүртэл мөр кодтой. За энэ системээр бол бид нар бол одоо тухайн асуудлыг шийдээд ажиллуулад за тэгээд асуудалгүй ажиллаад хэвлээл, оруулаад, ажиллуулаад бүх юм болчдөг байсан. За 2000 оноос хойш интернетийн одоо сүлжээ ер нь бол одоо дотоод гадаад байгууллагын сүлжээ тий интернет сүлжээ хөгжөөд нэвтрээд амьдрал нэвтрээд бүгд тийм integrated collaborative system болж ирсэн. Тэгэнгүүт нөгөө инженеринг гэдэг зүйл чинь маш чухлаар тавигдаж эхэлж байгаа байхгүй. Ер нь бол инженеринг бол 80 онд байсан бол байсан. Гэхдээ тийм том системүүд бол одоо бидний үеийнхэн одоо одоогийн миний насныхын тэр чинь бичээгүй шүү дээ. Дөнгөж тэр чинь нэг оюутнууд байгаа тий жижиг системүүдтэй ажиллаж байгаа keyboard гэх юм уу ийм цар хүрээнд тийм том биш сүлжээн заавал холбогдож ажиллах албагүй ингээд тийм одоо нэгж системүүдээр ажиллаж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт нүсэр болоод одоо нөгөө түрүүний хэлдэг 20,000 хүртэл мөр кодтой системүүд чинь 2 сая 20 сая мөр кодтой болж эхэлж байна. Тэгэхээр яаж тэр ч одоо нэг хүн дээрийг зүгээр нэг комментарал компайлтал эцэг бүтээгдэхүүн болгоод шалгаалт туршаал ингээд үзүүлэхүүд тий. За анкер зэрэг нэгдүгürt олон хүн хамтарч ажиллах хэрэг гарч байна. За тэгэнгүүт нөгөө ажлаа яаж хувааж явах вэ? Тэгэнгүүт нөгөөдөг чи одоо нөгөө системийн чинь ямар дэдгэсгүүд тугаах юм тий. Одоо систем гэж ажиллах гэхэд саб систем уу, дэд системүүд нь дотроо одоо компонент гэдэг юм уу? За хэл юунаас хамаарат модуль гэдэг юм уу? Ингээд сална тийм үү? За гэтэл тэр нь дахиад цаашаа класс гэдэг юм уу? Процедур гэдэг юм уу? Функц гэдэг юм уу? Ингээд нөгөө програмчлалын онцлогоос хамаарат зарчмуудаас хамаарат доошоо салаа явж байгаа. За тэгэхээр энэ дээр ямар асуудал гарч эхлэх вэ гэхээр энийг бүтээхийн тулд ийм одоо цогц систем болоод эхэллээ шүү дээ. Тэгэхээр зэрэг энэнийг бүтээхийн тулд зүгээр нэг цугуулсан ийм одоо алгоритм одоо ихэнх үеийнхээ бол алгоритм гэж хэлж болно. Тэрийг бол программистууд бичдэг байсан. За тэгээд инженеринг хийхгүй бол ерөөсө болохгүй нэ. Тэ? Байшин барилга барихад бид нар зүгээр нэг за байшин бол ерөнхийдөө ингээ барьчин да гээл нэг амбар бариад байвал тэр чи одоо 10 давхар байшин яаж барих вэ? Хэцүү тийм ээ. Тэгэхээр програм дээр яг тэрнтэй төстэй асуудал гарч ирсэн гэсэн үг. За тэгээд нэг байшингаар бол одоо нэг овоохоо босгоол ингээл хайчлаа гэхэд тэрэн дотор ч цаглагаа хэрэгтэй болно. Шугам сүлжээ одоо юу гэдгийг тийм. Ингээ хэрэгтэй болоод цогцолно. Тэгвэл програм муу адилхан. За бид нар бол одоо энэ програмыг нэгдүгээрт хэрэглэгчийн интерфейсийн талаас нь одоо нэг бодож юм тий. Нөгөө талаас нь болохоор одоо тэрний чинь бүтэц зөв юу гэдгийг тахмал системээр ажиллах юм уу? Эсвэл нэг сервер дээр ажиллаад нөгөөх нь нөгөө клиентүүдэд үйлчлэх юм уу гэдэг нөгөө архитектурын анхны хэлбэрүүд гарч ирж байгаа гэсэн. За тэгээд архитектуral стайл гэж ярьдаг тийм ээ. За тэгэл тэр нь болохоор зэрэг за манийх бол одоо их хүн тэр цаг үед 90-2000 оны хооронд бол одоо клиент сервер системүүд гэж ярина. Клиент сервер систем бол гайхалтай гэл. Нэг сервер байдаг, олон клиент байдаг. Тэгээ сервер рүүгээ холбогдож мэдээлэл аваад хүмүүстэй үзүүлээд өөрчлөө засаад тэгээ олон талаас нь ингээд нийлж ажиллаад ингээд бүтдэг юм нэг одоо архитектурын бүтцэн. Гэтэл энэ дээр чинь бол одоо 9 жорын
архитектурууд сүлдүүл одоо үсээд гарч шүү дээ тий. Клин архитектур буюу одоо юунан архитектур гэж байна. Одоо юу гэдгийг сонгоно гэх юм аа. За тэгэл сүүлийн үед одоо янз бүрийн дистрибьютед системүүдэд зориулсан одоо мессежинг тий. Нэг том юм шугам дотор хамаг мессежүүдээ хийгээд тэрнээсээ уртаа ингээ аваа цалаалаад бацтай хадгална уу яа нү ингээд явж болж байна. За мөн одоо сүүлийн одоо орчин үед бол ялангуяа event based архитектур гэдэг ивентээр нь ямар нэг ивент болонгууд энэ дээр нь ивентийг үүсгээд тэндээсээ төлөв буюу эстетик билд хийж ингэж генерат хийж гарч болдог. Тэр нь ямар сайн тал вөхөр бүх одоо ингээд болж байгаа процессыг нэгд нэггүй лог буюу одоо протоколч гэсэн. Тэгэхээр одоо тэр системийн одоо хадгалж үлдэж байгаа, авч үлдэж байгаа мэдээлэл нь илүү сайн хиймэл оюун сурахад бараг дөхөмтэй болж байна гэсэн үг л дээ, тий. Тэгэхээр ийм баягаар ингээл програм хангамжийн одоо хөгжил явж ирлээ. Тэгэхээр энэ програм хангамжийн программист гэдэг бол тухайн нэг модулийг одоо маш сайн алдаагүй сайхан бичдэг. Ийм хүмүүс бол программистууд. Програм хангамжийн инженер гэдэг нь яг бүтцэлдэг, тийм ээ. За энэ бол энэ хэсгийг нь одоо та хий, тэрийг нь тэр хий. Одоо бол зөвхөн нэг хүн гэлтгүй одоо баг тугааж өгч шүү дээ, тийм. За энэ дэд системийг танахыг энэ системийг энийг хийгээд дараа нь энэ гурвыг одоо би яаж холбох вэ, тийм үү? Тэгэхэд бол одоо тэр макросервис архитектур гэдэг одоо макросервисүүдээр байх юм уу? За эсвэл ингээд хоорондоо зүгээр нэг мессежээр холбогдчих юм уу, нэг модулаар холбогдчих юм уу гэдэг ч юм уу. Ингээд энэ бүтэц загварыг гаргаж чаддаг ийм хүмүүсийг л одоо инженер гэдэг. Тэгэхээр энэ хоёрын ялгаатай. Зя баярлаа. Зөндөө гоё түүх яриад яг одоо шинээр програм хангамжийн салбар руу, мэдээлэл технологийн салбар руу орох гэж байгаа хүмүүст бол маш үнэтэй зөвлөгөө боллоо гэж бодож байна миний яг. За тэгээд за энэ хүрээд манай подкастын маань Алтан түншээр ажиллаж байгаа Bolorsoft компани Болор дуран програмын тухай дордохгүй болохгүй спонсорудаа бид нэр бүх дугаар дээр ярьж байгаа. Тэгээд энэ Болор дуран гэдэг програмыг хүмүүс маш их сайн мэднэ. Гэвч одоо дахин дордох зөндөө юмнууд байна. Одоо энэ Болор дуран бол бүтээгдэхүүн хамт оролцож байсан хүний хувьд энэ бүтээгдэхүүн бол маш олон платформ дээр, олон төхөөрөмжийн дээр ажиллах боломжтой, олон хамгийн олон хувилбартай програм гэж би боддог Монголын. Тэгээ энэ програм маань болохоор ийм учраас энэ програмыг би энэ програм хэмжээ үйлдвэрлэл гэсэн энэ дугаарынхаа спонсороор орж агаад яг гой таарсан гэж бодож байна. Тэгээд за энэ програм нь болохоор Монгол бичвэрийн алдаа шалгах систем. Монгол хэлний бүх дүрмийг агуулсан буюу алдаатай бичдэг, алдаатай бичснээ мэдгүй юм тохиолдол гарах юм бол да монгол хэлний дүрмдээ угаасаа бид нар бүгдээрээ дүрм хуулинд захирагдаж амьдардаг. Тэгэхээр энэ дүрмийг та шууд энэ програмаас шууд аваад мэдгүй зүйлээ, алдаа гаргасан зүйлээ ихтлаад явах боломжтой. За тэгээд алдаатай үгсийг улаанаар тэмдэглэж харуулдаг буюу тэр алдсан үгэн дээр нь зөв үг санал болгож авах боломжтой. Мөн дээр нь болор тал буюу шууд тэр үгнийхээ орчуулгыг бас харах боломжтой. Гэх мэт маш олон давуу талуудтай. Тэгээ ерөнхийдөө сүүлийн үед хүмүүс хүн ер нь төрөөд хамгийн эхлээд ярьж сураад дараа нь бичиж сурдаг. Тэгэнгүүтлээ бичиж сурсныхаа дараа эргээгээд бичсэн одоо бичвэрүүдээс эргээгээд ярианд авч хэрэглэх тохиолдол гараад идэг. Тэгэхээр яг хэрвээ энэ програмыг ашиглах юм бол та алдаагүй контент үйлдвэрлээд тэгээ монгол хэлнийхаа хүмүүсийн дунд монгол хэлний яриа болон бичвэрийн алдаагүй байдалд бас хувь нэмрээ оруулах юм шүү гэдгийг та бас ойлгох хэрэгтэй хаа. За эндээс манай подкастын маань яг үндсэн сэдвийн талаар ярилцах гээд эхэлж байна. Тэгээд ер нь бүх энэ дээр ярихад бол програм хангамж бол ямарваа нэгэн судалгаан дээр суурилж хийгдэх ёстой гэж боддог. Буюу олон улсын нэршлэр R&D буюу Research and Development гэж ярьдаг. Тэгээд энэ ер нь бүх програм дээр байх ёстой юу? Чухам яг R&D буюу судалгаан суурилан хөгжүүлэх гэж юу гэсэн үг вэ?
За ёстой мостой гэж бол хэлж болохгүй байх л та. Аха. Ер нь бол хэрэглээний салбар шүү дээ. Applied science те. Тийм учраас хэрэг нь хаана байна? Тэр газар нь бол тохирсон жижигхэн модуль тэрийг одоо програмлаж үзнэ. Тэр асуудлыг шийдэж л байвал энэ бол үнцэнтэй. Тийм учраас яг R&D буюу одоо судалгаан зориулсан програм хийнэ гэдэг юм бол цаг хугацаа алдах, их зардал гарах судалгааны ч гэх юм уу те. Ингээл сурах талууд ус гарна. Гэхдээ мэдээж хэрэг одоо сүүлийн үед энийг яагаад их яриад энийг хийх нь зөв гэдэг нь үхээр зэрэг эрсдэл нь бага, хийх нь одоо эдийн засгийн талаас нь харъя те. За асуудлыг хэр төвшинж хийж байгаа юм, хүний амьдралыг хэр сайн хэлбэржүүлж чадж байгаа юм. За нөгөө хүмүүс нь одоо юу гэдэг тэрүүнийг хэрэглээд ямар нэгэн одоо үн цэнийг бүтээж чадж байгаа юм уу? За энэ нь одоо тэр хэд дахин гэдэг одоо инновац гэж яриад тийм. Хэд дахин тэрийг үржүүлж өгч чадах юм уу? За тэгэл нэг их зардал гаргаал асар одоо нүсэр супер систем хийчлээ гэж гаргаад ирсэн чинь нөгөөдхөө зардлаа олж чадахгүй тийм ээ. Нөгөө яагаад зардлаа олж чадахгүй вэ нөхөр тухайн одоо хэрэглэгч тэрүүнийг одоо бодлож явсан үйлчлүүлэгчд үн цэн хангалттай гарч чадахгүй. Нөгөөдхөө нөгөө хүний одоо Монголд гардаг нэг проблем бол хүний нөөцийн зардал хямдхан шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр одоо хүмүүсийг ажилуулад ингээ байж ийсэн нь одоо тэрийг автоматжууллаа гэдэг хямдхан тусаад байвал энэ чинь эдийн засаг талаас нь харуул ашигтай тийм үү. Тэгэхээр нөгөөдх чинь тэн дөрөнгө оруулалт хийхгүй байна. Зүгээр хүндээ эзэн дээр гэж үзнэ. Тэгээ тэр хിവэрээ яваад байвал харин аюултай юм юу болоод байна вэ гэхээр те нөгөөдгөө чинь одоо хүний хамааралтай scale up хийх уу одоо өргөжүүлж чадахгүй гэдэг юм. Зөвхөн энэ одоо хүний ажил хөдөлмөрийн үн цэнээр үнэлэгдэх биш. Одоо бусад орчиндөө одоо үгүй те бусад орчноос хамааралтайгаар технологиг нэвтрүүлэх үгүй юу? Одоо автоматжуулах үгүй юу гэдэг асуулт чинь хариулт болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр нь суурилж одоо шийдвэрүүд гаргаж явах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг бол энэ дээр бол нөгөө судалгаа чинь чухал болчихж байгаа байхгүй тийм ээ. За энэ нэг одоо эдийн засаг талаасаа ямар байна тий? Техник технологи талаасаа манайх одоо шийдэж чадж байгаа юм уу? Тэр үнийг одоо шийдлээ гэхэд хамгийн efficient буюу үр ашигтай. За ухаалаг хэр шийдэж чадж гэн гэдгээр л дүрсэлт болж байна л доо. Тэрийг чадчихвэл нөгөө үн цэний фактор чинь хэд дахин үржигдэж гарч байгаа учраас энэ рүү хүмүүс бол маш олноороо хушуурж энэ ийм л байх ёстой гэдэг зүйлийг ярьж байгаа нэг талаас нөгөө талаас эрсдлээ бас хамгаалж байгаа тий. Тэгээ судалгаа хийж байгаа юм. За тэгээ бүр нөгөө талаасаа бас зардал гарч байгаа л гэж үзсэн. Үндэстэй л тий. Тэгэхээр эрсдэл болон зардал хоёрын л одоо тэнцвэрийг харуулдаг шүү дээ тийм ээ. Тэгээ буюу одоо үйлдвэрлэл буюу одоо удаан хугацаанд ашиглах програм хангамжин дээр бол илүү дээр гэсэн дүгнэлт гарч байна тийм үү? Тий. Ер нь бол одоо програм хангамжийг би одоо нэг багшилжлаа шүү дээ архитектор гэж хэлдэг. Энэ дээр бол оюутнууд бас дандаа л хэлдэг. Програм хангамж бол амьд. Зүгээр нэг юм хийгээ хайждаг юм биш. Байнгын хөгжүүлж одоо арчилгаа, тордлогоо хийж цэцгийг яаж ургуулдаг те. Услахгүй хайчвал тэгэл үхдэг. Тэрнтэй яг ижлэх. Програмч гэсэн бол амьд. За тэрүүнийг байнгын арчилж, тордож, шинжилж, шинэ үйлдвэрлэлийн систем гэнэ орчны environment тэр нь өөрчлөгдөө, сайжраад хөгжөөд явж байгаа учраас тэрэн зохицоо дөрөвний хэлдэг олон хувилбарууд гарах хэрэг болдог тий. Хуучныг нь одоо бүр хайчиж бас арай болдоггүй. Байгалуул яг ингэ гинт солиол нөгөө хуучин хаягдчих болно шүү дээ. Бид нар ч юм бол хуучин нөгөө компьютер нь байж тавьд нөхөрсөн юмнууд нь бас давхраа арчилж авч явах хэрэг болно. Энэ мэтлэн яг байнгын арчилгаа тордлогон дээр явдаг. 60-аас нийт одоо тэр бүтээгдэхүүн тэр одоо төслийн арчилгааны зардлыг одоо 60-аас 70%-аар тооцчих хэрэгтэй байдаг. Тооцоомор болж. Тэгэхээр зэрэг манад бол тэрийг хайчдаг учраас нөгөө програмын бүтээх зардлаа тооцоолол. Тэгэл бүтээлээ 3 жил боллоо үхлээ. Дахиад бүтээлээ үхлээ. Тэгээ энэний хамгийн муу сөрөг тал нь юу вэ нөхөр зэрэг зарим тохиолдолд бол
одоо шинээр хийх нь бараг хэм зардалтай арай илүү юм хийчих бай тохиолдол гардаг. Ихэнх тохиолдолд хуучин тэр одоо кодыг өвдөд цэвэрхэн ингээ байж их юм бол тэрүүнийг одоо апдейт хийж явах нь алдаа одоо ялангуяа тэр critical системүүд гэж байна тийм маш их 1 секунд тасрахад эсвэл одоо 1 минут унахад хэдэн сая долларын зардал эрсдэл гардаг. Тэгэхээр иймэрхүү юмнууд дээр ч юм бол шинээр хийгээд байх бол баг impossible байхгүй. Боломжгүй. Тэгэхээр хуучин чин дээр ч одоо бүх ингээд тест мэстэй бичсэн бүх юм ингээл нарийн яг логик юмнууд нь маш сайн ажиллаж байгаа шүү дээ. Зүгээр л тэр одоо шинэ үйлдвэрлэлийн систем гарснаас болж одоо апгрейд хийх хэрэгтэй болдог ч юм уу. Тийм ээ шинжлэх. За эсвэл одоо нэг модуль нэмэгдээд өөр системтэй холбогдох болоод за тэр үнийг ингэж өргөтгөх хэрэг болж байгаа. Тэгэхээр иймэрхүү үед бол дахиад зоошин програм хийнэ гэж бодоод үзвэл яах вэ? 30 сая мөргөө дахиад бичнэ гэдэг чинь ямар их зардал, ямар их эрсдэл дагуулах вэ? Тэгээд тийм учраас тийм програм хангамжийн салбарын хөгжилт энэ ч айгүй сул талтай. Ягаад гэвэл юм болгон л ингээл нэг одоо нэг монголчуудын нэг босоо сэтгэлгээтэй энэ биш гэж шинээр хийдэг тийм. Тэгээ өнөөдөр бид нар ямар байдалтай сууж байна. Яг эн чин програмын яг салбар дээр ингээ явах юм бол зогцохгүй. Мэдсэг. Тэгэхээр одоо урт настай өв үлдээх тийм ийм систем програм хангамжийн яг энэ хөгжүүллийн салбарт өв үлдээх гэж байгаа бол одоо яг энэ инженерчлийг маш сайн хийж судалгаатай баримт нотлоготой ингээд дараагийн үед нь тэрийг дахиж хийх биш тэрэн дээр суурилж улам сайжруулаарай гэдэг ийм маягаар явж ижил хөгж шít. Тэгэхээр энэ нь хамгийн том үнц юм. За тийм ээ дэлгэх яг би бас амар санал нийлж байна. Одоо яг хүмүүс маш их програм хангамжийг таны түр яг амьд гэж хэлдэг айгүй гоё өгнө. Яг амьд гэж бодож явах юм бол энэ програм одоо өөрөө чинь бодсон тэр технологи гэх юм уу тэр юм маань цаашдаа хөгжих шинэ хувилбарууд гарах гэдэг ингээд ийм суурь нь болоод тэгэхээр аль бол судалгаанд суйрлан өмнөх хувилбараа хөгжүүлэн явах юм бол одоо үр дүнд хүрэх нэ тийм ээ. За тэгээд дараагийн асуумаар асуулт гэх юм бол мэдээлэл технологийн хувьд шинэ технологи гэж юу вэ гэдэг асуулт байна. Тэгээд ямар цензурээр яг шинэ технологи гэж гарч ирж байгаа вэ? Энэ яагаад ингэж сууж байгаа юм бэ гэхээр хүмүүс судалгаанд суурилж болно өөрөө ямар нэгэн одоо хийгдсэн програм дахиж шинээр хийж болно. Тэгэхээр шинэ технологиг яаж ялгаатай байдлаар дүгнээд байгаа юм бэ? За технологи гэдэг чинь бол өөрөө яг монгол үг ш. Монголоор орчуулах юм бол энэ бол нэг аргачлал. Ямар нэг аргыг олох. Тэгэхээр шинэ арга замыг зохионо гэсэн үг. Шинэ технологи гэдэг бол зөвхөн IT биш. Одоо ингээл биотехнологи, юу гэдгийг, химийн технологи, физик бүгдэн дээр. Тэгэхээр ямар нэгэн юмыг бүтээх аргыг олох нь шүү дээ. Тэгтээ цоо шин. Магадгүй ингээд энэ ширээг нэг аргаар ингээд хийдэг байлаа гэж бод тээ. Тэнгүүд энүүнийг би маш одоо хурдан чанартай гой үзэмжтэй ингээ хийдэг ийм аргыг олчих юм бол чинь технологи байхгүй. Програм дээр юу гэхээр зэрэг одоо бас мөн шинэ одоо шинээр гарч байгаа энэ цоо шин хүчирхэг фреймворкийг ашигладаг юм уу тий. Эсвэл одоо цоо шин хэлбэрийг ашигладаг юм уу. За тэгээд яг зарим ийм системүүд чинь тухайн үйлдвэрлэлийн систем нь тэр салбарын одоо геологийн ч юм уу тий тэр програмын салбарт бол анхных нь энэ суур инжайн гэж байгаа тий тэр нь бичигдсэн одоо тэр тоглоом байна. Энэ мэтлэн тэр инжаанаас хамааралтай байдаг. Тэгэхээр тэрүүнийг жишээлбэл илүү efficient илүү одоо үр ашигтай тий эсвэл хямдхан эсвэл одоо тийм хүчирхэг ийм маягаар одоо Linux дээр бичиж чинь ч гэдэг юм уу тий. Ингээд шинээр ингээд өөр одоо илүү зөгцсөн ийм фреймворк, ийм одоо суур үйлдвэрлэлийн систем дээр нь бичлэх гэдэг чинь маш шинэ технологи болж байна. Тэгэхээр шинэ технологи гэдэг бол өөрт нь одоо хийгээгүй шинэ аргаар тэгээд илүү одоо үнцнийг өгөх ийм шин чанартай л одоо юу гэдгийг
үнцэнтэй энэ аргыг олж тэрнийг баримтжуулж дээр нь хэрэгжүүлж хүний амьдралд авчирч байгаа нь одоо шинэ технологи. За одоо яг залуучууд одоо яг ийм байж шинэ технологи бүтээлээ гэж хэлж болох нь шүү тийм ээ. Тэрнээс ш зөв шинэ програм бүтээл шинэ технологи хийлээ гэж бас зарим ярьдаг хүмүүс их байгаа. Тэгэхээр энэ дээр бас зөвлөгөө болох болов гэж бодож байна. За таны хувьд хамгийн анх бүтээж ирсэн шинэ технологи чинь хизээ ямар бүтээлсэн бэ? За хүмүүс бол яг болор тойл гэж ярьдаг тийм ээ. Аха. Тэгээд тойл бичиг бол өөрөө одоо шинэ технологи гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Одоо цаасан дээр байж л байсан. Дараа нь ингээд офлайнаар хүмүүс нэг жоохон уян дэсгэн дээр хадгалцсан дэрийг ингээд уншуулаад байдаг л байсан. Тэгэхээр болор тойлын ялгаа бол интернетэд онлайнаар ажилладаг анхны одоо тойлуудын нэг тий. За дээр нь краудсорсинг буюу хүмүүст одоо тэр үгээ нэмдэг тий байхгүй үг байна гэдэг. За эсвэл одоо нэмэхгүй байсан ч тэр хүн одоо тэр үгийг хайхад буруу ч ütсэн байж болно, зөв ч ütсэн байж болно. Ямар ч гэсэн толиос олдоогүй л тэр толчууд ингээд энэ үг олцсон гэж цаана хадгалдаг. Тийм юм бол байгаагүй шүү дээ урд нь. Тэгэхээр эн чинь одоо нэг тийм шинэлэг хэлбэр болж эхэлж шүү дээ. За тэгэнгүүтээ за энэ үг олдоогүй юм чи одоо өөрөө мэддэг бол би өөрөө тэрийг орчуулчихна. Эсвэл нэг одоо тухайн үед чинь Германд байсан янз бүрийн одоо охид залуучууд бас орж ирээд бид нар бол ажилтдаг байсан. За энэ үгийг орчуулах юм байхгүй нэг аль орчуул тавиал те. Ингээд яг анх тэр хүмүүс хамгийн олон мөртлөө олдоогүй тийм үгнүүд орж ирснийг ахуулаад гараар орчуулаад ардан те. Ингээ хөгжүүлээд явж байгаа нэг чинь бол одоо бас нэг л шинэ арга хэлбэр л байгаа шүү дээ. Тэрнийг бол одоо тэрийгэ технологи аргачлал гэж хэлж болно. За тэгээд олон хэлийг одоо дэмжихийн тулд ямар бүтцтэй байвал зүгээр юм тийм ээ. Тэрийгэ хөгжүүл сайжруулсан. За дээр нь одоо хамгийн тэр хүний одоо тухайн моментод аль үг нь хамгийн оновчтой байж болох нүг орчуулах чинь маш олон результууд гардаг тийм. Тэрнийг одоо хамгийн олон хүний одоо хамгийн их хаагддаг хамгийн ерөнхий сценар тохиолдлын үгнүүдийг дээш нь нэрмэлж тавьж гэдэг юм уу. Ховорхон ордгийг ингээд доош нь тавьж гэдэг юм уу тий. За тэгээд тэр олон утгуудыг одоо тойруу байсан ч гэсэн ингээд бүгдийг тэр юм дээр нь үрдүн дээр нь яг харуулдаг. За тэгээд нөгөө англи монгол чиглэлээ гэхэд монгол чиглэл англи чиглэл Монголоос англиас монгол гэж толнууд чинь нэг хоёр чиглэлээ ялгадаг шүү дээ. За боловтлоор ялгахгүй. Аль нь ч байсан бол байна. Тэгэхээр чин резалт нь бас их том болж байна те. За мөн одоо хялбархан хүснэгтэй хэлбэрээр харуулдаг гэх юм уу. Авууч чинь одоо цаас масан дээр хэрэг ингээд амар тайлбарлалж бичсэн юм аа ингээд олж тэрийг харахад илүү цаг зарцуулдаг байсан бол тэн дээр бол шууд хараад нэг скролд бол эрэхтэй болоо авчдаг. Цаг хэмж байгаа. Гэх мэтчлэн ийм хид хідэн олон шинэлэг. Тэгэхдээ тэр нь бол гой харагддаг болж шүү тийм ээ. Үнэхээр одоо дизайны хүн болгоно энэ дизайн нэг солилцдгүй болов гэдэг. Гэхдээ ягаад бүгд тэр ашиглаад байдаг гэсэн тийм. Тэгэхээр чи ерөөсөө тэр график интерфейс бол нэг л хэсэг нь гоё байвал мэдээж сэтгэл ханамж өхөл байсан баг. Гэхдээ илүү их анхаарсан зүйл нь бол хүний цагийг хэмнэж чадж гинөө. Тийм ээ. Зорилгоо биелүүлж чадж гинөө, хайсан үг нь олдож гинөө үгүй юу гэх юм тийм. Ийм маягаар асуудлаа дэвшүүлсэн учраас энэ бол одоо шинэ арга, шинэ технологи болж чадсан. Маш тийм хэрэгтэй функцтэй байсан гэсэн үг шүү тийм ээ програмын аргалтаа. Энгийн юм шиг болж байна. Ер нь тэгээд энгийн юмыг анх олж бүтээгчл бас хамгийн хэцүү гэдэг шүү. Тийм тийм бүгднийг амар гоо ерөнхийлөл яаж хамгийн хэрэгтэй болох вэ гэх тийм ээ. За яг зөв. Одоо би яг дараагийн миний асуулт аягүй уйлдаж орж ирлээ. Би одоо ингээд тэр технологи маань хүн ямар нэг аргачлал зохиогоод тэрийг ардаас нь бүтээл болох хэрэгтэй болдог тийм ээ. Тэрийг яг ингэж энэ аргачлал маань ингэж ажиллаж байгаа шүү, ийм үр дүн гаргаж байгаа шүү гэдгийг харуулахын тулд. Тэгээд одоо өнөөдөр манай сэдв маань болохоор програм хангамжийн үйлдвэрлэл буюу програм хангамжийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэдэг сэдв. Тэнгүүд зарим хүмүүс ингээд бүтээл
гаргачаад тэрийг бүтээгдэхүүн гэж хэлээд байгаа юм шиг надад санагддаг. Миний хувьд бол энэ бол маш ялгаатай асуудал гэж боддог. Тэгээд энэ бүтээгдэхүүн хоёр дээр ялгаатаас гадна энэ бүтээл маань бол миний бодлоор яг анхны санаагаар үүсдэг бүтээгдэхүүний эхлэл гэж боддог. Тэгэнгүүт энэ анхны санааг бас одоо энэ дээрээс дахиад нэг арай жоохон өөр сэдвийн талаар ярмаар санагдаж байна. Тэр нь юу гэхээр патент болон зохиогч эрхийн талаар. Тэгэд энэ бүтээл дээрээ патент зохиогч эрх авах мөн эсвэл өөрөө хийсэн технологи дээрээ патент зохиогч эрх авах энэ хоёрын аль нь илүү дээр гэж боддог вэ та? Энийг би яагаад ярьж байгаа юм бэ гэхээр дэлхий дээр одоо жил болгон патент зохиогч эрх авж байгаа статистик гардыг билээ. Тэгэнгүүт манай урд төрш буюу өмнөд төршийнхэн дэлхийг тэргүүлж байгаа. Бүр маш ихээр буюу бүх патентаа ингээл аваад гэдэг. Тэгээ би тэднийг харахтаа ихэвчлэн бүтээгдэхүүн болгочоод патент аваад энэ үү гэж боддог гэж харсан. Тэгэнгүүт эсэргээрээ одоо хамгийн түрүүлээд энэ патентыг хэрэгжүүлж байгаа, патентыг бүртгэж байгаа буюу олон улсын Европ болон Америкийн нийлсэн холбоогоо. Тэгвэл энэ дээр Европ болон Америкийн хөгжүүлэгч болон бусад одоо энэ технологи бүтээж байгаа хүмүүс тэр технологи дээр аваад идэг. Тэгэхээр энэ хоёрын аль нь танд төрүүлж авсан бүтээлэг гаргачаад авсан дээр гэж боддог. Технологи гаргачаад авсан дээр гэж боддог. За яг патент гэх юм бол Европын холбоонд бол жишээлбэл софтвер дээр патент өгдөггүй. Энэ бол копирайт буюу цогч ирэх гэж арай тустай ойлголт. За патент гэдэг юм бол нөгөө яг аргатайгаа тэг бүтээл болоод гарцсан бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүн болсон гэдэг юм тийм ээ. Ийм үед өгдөг. Одоо бодитцсан байна шүү дээ. За яг програм хангамжийн одоо хичнээн бодит болсон ч гэсэн чинь бит бус им материаллыг зүйл гэж үзэж байгаа шүү дээ. Тийм учраас Европт бол патент гэхээс илүү зохиогч ирэх гэж одоо шүлэг дугны зохиогч ирэх гэдэг шиг ингэж тийм им материал буюу материаллыг бус зүйлийг ялгадаг. За бүтээл гэдэг бол анхны санаагаараа хийчихсэн. Гэтэ тэр бол ингээд түрүүний тэр аргыг олцсон тийм анх болоод ингэж хийж болох юм байна гэж жишээ гаргаад нэг тэр нь ингээ хүний амьдрал хэрэгжиж өгч болно шүү дээ. Ингээд хүмүүст ингээ тараад өөрөө л нэг сампл жишээ дээр ажиллуулаа болцсон. Тэгээ ингэж болох юм байна гэдэг патент зохиогч хэрэг авцсан. За тэгэхээр энэ бол зорилгоос хамаарна. За надад ингээд бүтээгдэхүүн болтол нь хөгжүүлэх паг байхгүй байж болно тий. Цаг байхгүй байж болно. Тэгэх юм бол нөгөөхийгээд шууд за ийм гоё арга болцсон юм ямар ч гэсэн энэ арга технологи буюу арга зүйн дээр патент авах гэдэг бол бас арай жоохон зөв аппликейшн юм бөглөөр материал бүрдүүлэх юм бол арай жоохон комплекс байдаг. За тэгээд авч болно. Тэн дээр бол одоо монголчуудын хамгийн их авдаг нь бол сурах арга зүй юм уу гэл нэг энэ аргыг их орхоноор англи хэл одоо сурдаг. Монгол үгтэй ойролцоо дуудлагатай үгнүүдийг ингээд төрүүлж зааж байгаа ч гэдэг юм тий. Ингээ юм арга олчлоо гэх тиймэрхүү юмуд арга зүйн талаараа нэлээд авдаг юм л. Тэрийг одоо яг бас нарийн судлаад яг тэрнийхэн дагуу ингээд үзэх юм бол Европт бол патент өгөөгүй юу гэдэг ч бас асуудал бол. Тэр бол тийм амархан биш. За яг тэгж авах хэмжээний ийм одоо ажил байгаа бол аль болох эртхэн л авсан дээр. Дараа нь хэрэг болно тий. Дахиад авч болно. Одоо бүтээгдэхүүний зохиогч ирэх байж болно. Жохон өөрчлөл тий. За тэгээд цаашаага одоо тийм трейдмарк гэж ярьж байна тий. Талдааны одоо барааны тэмдэг юм гэл. Тэгэхээр эн чинь олон янзаар ингээд авч явж болдог учраас аль болох одоо цаг алдахгүй өртгөн шиг төрүүлж ийсэн гэдэг юм тэгж авал тэгэл. Аль боломжоор авал явж байгаа зөв. Тэгэхээр энэ арга зүйг зохиогоо тэрийгэ бүтээл болгоно гэдэг нь заавал төгс гэсэн бүтээгдэхүүн. Гарах гэдэг алга. Эцсийн бүтээгдэхүүн яг бүтээгдэхүүн гэж хэлнэ гэж тэрийг юу гэж тодорхойлоо гэдэг чинь бол арай өөр ойлголт. Тийм тэр бол бүр яг хүний амьдралд одоо хэрэгжээд нэвтрээд асуудлын шийдээд төтмөний хэсэг нь болоод ингээ явж ийн гэдэг чинь бол бүр одоо төгсөж байгаагийн шинжтэй тийм жишээ юм биш.
Тэгэхээр тэрийг одоо байнга тэр амьд байлгаж авч явж инэ тэрийг л дараагийн асуудал бас гардаг. За бүтээл маань ийм болд юм байж хүмүүс яг эхлээд технологи зохиогоод тэгээд бүтээл гаргаад за ингээд одоо дараагийн одоо фейс тийм ээ бүтээгдэхүүн. За бүтээгдэхүүн гарахад их олон хүндрэлүүд гарч ирнэ тийм ээ. За энэний талаар хамгийн хүнд одоо програм хангамж бүтээж байсан таны платформ нь ямар платформ байсан бэ? Аль платформ бэ? Тэгээ одоо хамгийн хүнд гэвэл за одоо бараг манай spell check л болох та. Яагаад гэвэл зэрэг нэгдүгээрт энэ маш олон гадны одоо Microsoft Office-ийн хувилбар гэдэг юм уу, Windows-ийн хувилбар гэдэг юм уу, Linux гэдэг юм уу, Mac гэдэг юм уу ийм гадны системүүдээс хамааралтай. Тийш интеграц хийж ордог. Тэгэхээр тэр болгон дээр нь тэр үтгээл хувилбар болгон дээр тийм Windows 11. Тэгээд тэг чи данх бид нар ч Windows XP дээр ажиллаж байсан шүү дээ. XP дээр ажиллаж явах ёстой. Тэгсэн мөртлөө ажилдаг мөртлөө Windows 7 гарч ирсэн учраас 7 дээр нь ч бас ажилладаг байх хэрэгтэй. За тэгээд одоо юу гэдгийг 7 XP дээр их чи Microsoft Office 97 гэдэг хувилбартай. 2000 ч бараг гарч ирсэн баг. За тэгэхээр энэ дээр чи ингээд нэг хувилбар дээр дахиад Office 2 хувилбар гэдэг чинь тий. За тэгээд LibreOffice, OpenOffice гэх бас өөр офисууд байдаг. За ингээд яг гадны энэ хамаарлууд нь dependency хамаарлууд нь амар өндөр байсан. Тэр болгон дээр нэг урьдчилан одоо тестлж, ажилуулж за бүх одоо тэр системүүд чинь вершнээр ялгаатай функц нь өөрчлөгдсөн байж болно тийм ингээл тэр системүүд нь орчнууд нь өөрчлөгдөж байгаа учраас тэр болгон дээр нь одоо өөрчлөгдсөн ч байггүй ч бүгд нь тестэх хэрэгтэй. За энэ утгаараа энэ бол нэлээд комплекс байсан. Хоёрдугаарт нэлээд доод түвшнийх. Одоо яг түрүү нэг ямар одоо байвал хамгийн хүнд вэ гэж асуусан шүү дээ. Тэгэхээр тэр доод түвшнийх байх тусмаа хүнд байдаг. Жишээлбэл бид нар одоо ассемблер юм уу, C юм уу хэлдэ бичдэг тийм ээ. Тэгж efficient ажилладаг. Тэрнээс биш бэлэн ийм томорцсон одоо тийм Java дээр бичдэг ч юм. Spell check-ийг өөрөө бид нар чинь 4 удаа implement хийсэн шүү дээ. Хамгийн анх манай Node-ийг Java дээр хийсэн тийм. За тэгээд нөгөөхөө ажиллуулсан нэг хуудастай 5 минут шалгадаг. Тэгэхээр үүний амьдрал дээр хэрэг болох уу тийм. Хэмж чадах уу? За ингэнгүү за Java дээр болохгүй юм чи одоо хэдүүлээ яах вэ гээл дараагаа хурдан болгоё гээл. Тэгээд C++ дээр хийсэн. Бас одоо 2 минут шалгадаг тийм ээ. За 2 дахь анги implement хийсэн. Fail. За 3 дахь нь за энүүнийг одоо тэгвэл яах вэ гэдэг. Объект хандлалт тэр парадигм зарчмаар хөгжүүлснэг за боли одоо функционал болгоё тийм. Functional programming хийсэн. За ингээд энэ бол нэлээд гайгүй одоо нэг удсыг нэг секундны 1 минутын дотор оруулж ирсэн тийм. Нэлээд 1 секундын дотор шалгадаг болсон. Гисэн хэдий ч 200 удас текстийг одоо баримтыг шалгая гэхэд тэр чинь бас л хөрх удаад гэл. Ингээд за C дээр хийгээд. Бүр яг эцэн шатнд нь бол C дээр functional хэлбэрээр борстууд бол branch хийж өнөөгийн spell check гарсан. Тэгжээж энэ бол одоо 200 удас текстийг чи 10 миллисекундэд шалгадаг. Ийм efficient хурдтай ажилладаг тийм. Ийм систем болсон. Тэгэхээр энийг бол одоо зүгээр нэг менежд санах хойтой гэж одоо мэрэгчлийнхэн ярьж байгаа санах хоогоо ингээд өөрөө менеж хийхгүйгээр тийм. Цаанаасаа одоо garbage collector ингээд бэлэн Java маа Go mode дээр хийх бол нэг өөр хэрэг. Цаг хугацаа бага орно. Бас гайгүй. Гэтэл одоо C дээр хийнэ гэдэг чинь бол тийм ээ. Санах хоогоо би 1 байтаар илүү нэг одоо тоог зөрүүлэл бичсэн байхад тэр одоо бөөн санах хоон лик үсэл тийм. Тэгэл тэр нь одоо маш том алдааны эффект гардаг. Тэгэхээр тэр үрийг нэг хүрчлэн одоо гарахгүй юм гэдэг бол за тэгээд тэр олон мөр систем болцсон байсан учраас олон платформ зориулж гаргаж байгаа тийм ээ. Тэгээд янз бүрийн одоо лицензийн тийм хамгийн анхны лицензтэй продуктчд. Тэгэхээр ч одоо тэр мөрийг нь хийж апдейт автоматар хийж явах хэрэгтэй гэдэг юм тийм. Энэ болгоны ингээд C дээр үүдийг хийгээд холбоно гэдэг бол бас л
тийм ч одоо хэлбэрхэн ичгээд биш. Аа. Тэгэхээр энийг л би одоо хамгийн комплекс болж дээл. Одоо энэ цаашаа маркетер одоо хийгээд гарах хэрэгтэй гэл ингээл. Бас үзэл байж л явж л хөгжүүлээл. Тэгэхээр одоо зах зээл дээр амьд байгаа л учраас бид нар дөрөвлөсөн ч л одоо арчилгаа турталгаа хийгээл нөгөөхийгөө бас тортол. Явсаар л байна. Явсаар ч ахуулна. Тэгэхээр хамгийн ихний хувилбар бол 5 минут ажилладаг байсан биз дээ, тий. Тэгээд энэ нь болохоор Windows 7 Windows 7 дээр Java одоо Java-гийн нөгөө машин виртуал машин ачаалаа тэгээд тэрэн дээр ажиллаж байсан. Windows 7-гийн Microsoft Word дээр тийм үү? Тий. Word дээр тэр чинь нэг хөөрхөн модулаар холбогдоод өөрөө stand alone хөлөөр ажиллаа. Тэгэл хамгийн анхных бол мэдээж stand alone хөлөөрөөр нэг нэлээд болохтой юм гарч байгаа шүү дээ. Тэгэл за зарчмын энэ принцип нь бол одоо ажиллах нэ гэдэг. Энэний ард мөн бас нэг хэлэх хэрэгтэй юм юу гэхээр одоо монгол хэлний тэр төгсдөг төлөвт автоматик бид нар зохиож, програмчилж тэрийг яг асуудлыг шийдэж ажиллаж болж ин шүү гэдгийг баталсан шүү дээ. Тэгэхээр тэр чинь бол бүр ингээд шинжлэх ухааны бүтээл байхгүй. Одоо ингээд төгсдөг төлөвт автоматик тэр үед зохиогоод тэр автоматаа тэгж ажиллуулж гисэн түүх байхгүй. Зараанч байхгүй. Ерөөсөө л анхных. Одоо бас цог ганцлаа. Тэгээ тэрийг хэдийгээр бид нар яг ингэж одоо гэдгийг юу болгоогүй ч гэсэн одоо амар мундаг хэмжлэг шуугуулаагүй ч гэсэн олон ажлын суурь болсон. За тэгээд монгол хэл чинь өөрөө онцгой хэл дээ. Залгуул бүтцтэй язгуураас ахуулаад 1000% өрдөг, 2000% өрдөг, нэр үг нь 800% өрдөг. Тэгэхээр бид нар хилээ илүү одоо судлах үе хаалгыг нээсэн гэсэн үг. За мөн одоо шийдэх хамгийн суурь одоо тэр замбраагүй тий. Тэр ингээл бид нар ингээл амьдрал дээр бол монгол хэлний үг чинь замбраагүй баг шүү дээ. Хар мянган үг л байгаа даа шүү дээ тий. Гэтэл тэрийг замбраанд оруулаад язгуур үг рүү хураагаад тэр язгуур үгээс тэр олон 2-3 мянган хувлөөрийг 1000-2000 хувлөөрийг үүсгэж үзээд үзүүлээ. Тэр нь ажилдаг, яг зөв ажилдаг тий. Батлаад спел чек болгож хийгээд. За ингэснээр энэ бол одоо шинжлэх ухааны өвч гэсэн нэг шинэ бүтээл ахгүй. За ингээд ард нь бол яг ийм суурь технологиг хөгжүүлснээр энэ бол бас нэлээд комплекс тийм ээ. Бас ач холбогдол маш өндөртэй. Дараагийн одоо болор софтын бүтээгдэхүүн чимээгээд бол энэ бол том төлөв зөксөн шүү дээ. Тэгэл монгол хэл бол одоо утга найруулгын ихээсээ илүүтэй үг зүйний энэ бүтэц морфолог энэ нь бол хамгийн комплекс хэл юм а гэдгийг тогтоогоод тэрийг нь шийдээд тэгээд имхэлсэн гэсэн үг. Хэлний энэ асуудлыг. Тэгээд нэг хүмүүс одоо бидний үе үед чинь ч гэсэн англи хэлний спел чекийг хийнэ гэдэг нь болохоор англи хэл чинь нэг тийм манах шиг хөөрдөг биш болохоор тий. Сая үг, 2 сая үг, 5 сая үг ингээл баг бац чигсаагаал тэрийг маш хурдан хайдаг алгоритмтай ингээд зохиочход л. Энэ бол релатив тий хэлбэрхэн систем болчиход байна шүү дээ. Гэтэл монгол хэлнийхээ гэхэр ч одоо 50, 60 сая, 100 сая үг болчиход байдаг. Хайхны хүртэл тэрийг хурдан хайна гэдэг чинь боломжгүй зүйл. Тийм учраас тэрийг яаж боломжтой болгох вэ гэж бодож тэр асуудлыг шийдснээр энэ бол дэлхийн одоо тэр бүх өмнөх нийлүүдийн одоо шийдсэн аргаас шал өөр. За тэгээд маш efficient. Үр дүнтэй. Ийм арга болсон. Яа, арталт нь тэр билд хийгдсэн одоо энэ үүссэн том технологи болон энэ бүтээл болж гарсан эдгээр нь бол бүр амар агуу. Тэгээд энэс гадна одоо сая та юу жишээ болгож ирсэн хамгийн ихний хэлбэр одоо Windows 7 үйлслийн систем дээр хамгийн өргөн хэрэглээний text editor гэж ярьдаг тийм ээ. Word, Microsoft Office платформ дээр гарсан байна тийм. Тэгээд энэс гадна та одоо сандживэл мэдж байгаа болыг хідэн өөр төрлийн платформ дээр гарсан ба. Одоо тэгэл дахиад Microsoft-ийн нөгөө түрүү ярьсан Open Office гэдэг ингээд text editor гарч ирэн. Дахиад Microsoft-аар ажилтдаг. Microsoft-ны Windows үйлслийн систем дээр ажилтдаг. Web browser-гээ гарч ирнэ. Watson-ы macOS-гээ гарч ирнэ. Тэгэхээр хичнээн төрлийн ийм платформ дээр ажилтдаг болсон бай болор дорно. За яг одоо хамгийн түгээмэл нь аль болох одоо тэр хамаарлаас гарахын тулд тийм ээ. За браузер дээр суурилсан тийм бүх үйлдвэрлэлийн систем дээр браузер байгаа учраас Chrome браузер ч гэдэг юм уу. Одоо Edge гэдэг юм уу. Firefox гэдэг юм уу.
Ингээд ийм төрлийн браузерууд дээр ер нь гаргая гэдэг энэ дээр бол хийсэн. Онлайн хөвлөр хийсэн. Веб хөвлөр. За веб хөвлөрийн дараа бол одоо extension маягаар хөгжүүлээд бас дараагийн хөгжүүлэлтүүд явж байна. За энэ бол бас нэлээ энэ платформын хамаарлаас хамаарахгүй олон одоо хүртээмжийг нэмэгдүүлэх ийм одоо нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Гисэн идэж Windows болон одоо Mac дээр энийг хурдан гаргаач гэдэг. Зарим нь ч одоо сүлдээ бүр ингээд залхаад чимээгүй болж байгаа шиг шүү дээ. Тэгэхээр энэ бол тийм бас хялбархан зүйл бас биш. Тийм учраас бид нар бол бас оролдож л байна. Одоо Windows дээр бид нар холбоход чинь зөвхөн Microsoft Office гэж дөрөв хэллээ. Open Office, LibreOffice. За тэгээд дээр нь Microsoft-ийн дээр одоо suite гэж яриад байгаа тий. Одоо PowerPoint, Word, Excel, за Outlook тий. Publisher зөндөө бид нар хэрэгэлдэггүй ч юм байх тий. Тэгээд одоо projects тэргээл тий. Бүгдэн дээр нь ажиллаж шүү дээ. Visio гэдэг тий. Тэрэн дээр ажиллаж байна. За мөн одоо Adobe програмууд дээр ажиллах тэр нэг плагиныг бол бас хийсэн. Adobe ч бас амар. Тий. Эсэр. За ингээд байж тал тэр чинь Windows 10 гарсан, 11 гарсан. Ингээд тэр бол чинь хийгээл барахгүй байгаа байхгүй. Ядчил тестлээл тий. Ингээд явж байна. За iOS болон одоо macOS дээр хэрэгжил бол ер нь гаргачих гал бас хичээгээл. Ажилласаар байна. Тэр нийтийн нэг тоолох юм бол possibility-г нь ямар одоо үйлдвэрлэлийн систем, ямар хөвлөр дээр ямар програмууд дээр гээд тоолох юм бол ер нь одоо 60-70 бол илүү болно шүү. Тэгээд чинь мультиплтай хийчих байгаа болохоор яг тестлээл ингээл олон орчныг үүсгээл явахд чинь баг тэгэл 120 мөр болдог шүү дээ. Тэгвэл хуучныг нь апслот бол за одоо Windows XP-г нь одоо тэртээ үйлдвэрлэлийн систем баг байхгүй болсон юм чи одоо болоод тий. Тэгээд тэр нэг .NET-ийн framework-ийг 2.0.1.0-ийн одоо хасаад 4.0.5.0 шилжүүлээд ингээ явж гэдэг юм. Ингээ хүн харахад тэр чинь нэг хിവэрэ байгаа юм шиг мөртлөө. Хിвэрэ байгаа юм шиг мөртлөө. чинь зөндөө ажил хийцэл байгаа. Дахин нэмэгдээл тий. Яг энийг би зөвхөн хувийн хүсэлч заяа. Яг би бол яг бас яг энэ бүтээгдэхүүн энэ одоо болор дуран гэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл дээр оролцож исэн. Цаг хугацаанд нь байсан. Тэгээд энэний хувьд хамгийн олон төрлийн одоо хувилбараар үйлдвэрлэгдэж гарсан болоо гэж бодож байгаа. Тэгэхээр энэ хувилбаруудыг бүгднийг жагсааж тавиад нэг нийтэд зарлаасаа гэж хувьяасаа хүсэж шүү танаа яг энэ дээр ажиллаж байгаа хүмүүсээс одоо амар сонирхолтой байхгүй одоо жишээлбэл түрүү Edge гэж хэлж чинь тийм үү Edge ч өмнө Internet Explorer байсан мэт тий гэх мэтчлэн одоо Internet Explorer дотроо хідэн version явлаа тэгжээж Edge боллоо тий Windows 7 ч одоо Vista 10 гэл ингээл яваал шүү дээ. Office 365 гээл. Office ч гэсэн өчнө олон хөвлөр явж байгаа шүү дээ. Тэр болгон дээр одоо юунууд браузерууд ч гэсэн бас үйлдвэрлэлийн системтэй ижил дүүцхүүсээр тооцогддог. Тэгэнгүүт энэ болгон хувилбар дээр тэр өөрөө үйлдвэрлэлийн систем буюу тэр платформ нь бас апгрейд хийдэг. Апгрейд хийх буюу тэндээс нөгөө нэг эргэлэгчэд хүрж байгаа бидний зохиосон програм маань яг тэрний өөрийнх нь сангаас нь ашиглаж исэн функцүүд нь өөрчлөгддөг тий. Тэгээ энд нь тааруулж дахиж програм хийж байгаа юм шиг болж байна. Тэгэхээр энэ тоо бол миний бодлоор бас айгүй чухал тоо юм санагддаг. Ялангуяа удаан явж байгаа програмын компаниудын хувьд. За тийм ээ дэлгүй яг ийм учраас програм хангамжийн үйлдвэрлэлийг ярьж байгаа. Өнөөдөр та бол одоо хамгийн сайн эксперт гэж бодож байна. Миний хувьд энийг тайлбарлах ёстой. Ирвэхэ Ирвэхи Юулэ Болор дуран монгол хэлний дүрмийн алдааг хянагч програм. За одоо энэ үйлдвэрлэл гэдгээс гадна одоо илүү техээс гадна одоо илүү нийгэм сошиал талын боёо бизнес рүү илүү ярих ёстой баг. Яг тэгэхээр энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байна гэдэг чинь дахиад цаашаага тэр их хэмжээгээр үйлдвэрлэх тусмаа эргээгээд зардлаа нөх ёстой. Тэгээ зардал нь буцаагаад үйлдвэрлэлийнхаа түрүүний ярьсан таны maintenance буюу
сайжруулалтанд ашиглагдах хэрэгтэй гэх мэтчлэнүүд болно. Тэгээд нэг айгүй ерөнхий асуулт асууя. Хамгийн эхлээд бизнесийг төрүүлж бодож бүтээгдэхүүн гаргасан дээрөө эсвэл одоо тэр асуудлыг буюу яг технологиг төрүүлж бодож ажилласан дээрөө энэ хоёрын аль нь одоо хөгжүүлэгч компани болон програм хангамж хөгжүүлэгч хувь хүний хөгжилд илүү үр дүнтэй вэ? Мөн амьдралд нь л гэсэн үг шүү дээ, тийм ээ? Амьдрал буюу цаашдынх нь одоо флоу одоо. За. Ер нь бол яг мэдээж бизнесийг нь эхэлж харж идвэр гаргасан зөв. Яг үхээр бизнесийг зөвхөн мөнгө гэж харах юм бол бас буруу байхгүй. Тэгээд тэр чинь арилжаа 8 болчих шүү дээ. Тэгэхээр бизнес гэж би яагаад хэлж байна вэ гэхээр олон талаас нь хар гэсэн үг. За нэгдүгээр энэ одоо юу гэдэг хэн зориулж хийж байгаа юм. Бүхэл бүтэн үндэстэн зориулж хийж байгаа юм уу? Эсвэл зөвхөн энэ мэрэгжлийн хүмүүс зориулж хийж байгаа юм уу те? Эсвэл тэр нэг зөвхөн хүүхдүүдэд зориулж хийж байгаа юм уу? Ямар бүлэг зориулж хийж байгаа. Энд чинь бас бизнес талаас нь харж байгаа гэсэн үг шүү дээ те. За тэгэхээр энэ цар хүрээ бас тэрүүгээр харж тогтоогдож байгаа гэсэн үг. За мэдээж хэрэг мөнгөн бас орлоготой орлого олж чадах юм уу? Орлого олохгүй тэр чинь амьдрахгүй шүү дээ тийм ээ. Юм гараал тэгэл нэг хитэн аваал тэгэл ашигч би одоо нөгөө зардлааш нүгж чадахгүй дуусч болно. Тэгэхээр зэрэг тэр яаж болох вэ гэдгийг харж одоо үгүй урт удаа хугацаанд амьд байх. Энэ нөхцөлийг бол бизнес талаас нь харж ижил шийдвэрээ гаргах нь зөв байгаа юм л да. Тэрнээс бас бизнесийг ганц мөнгө гэдгээр нь хараа шийдвэр гаргах юм бас болохгүй. За дээр нь зөвхөн одоо хэрэглэгч үйлчлүүлэгчд үнцэн нөхөөс гадна надад бас үнцэн нөхөр хэрэгтэй. Тийм ээ. Тэрийг бас давхар бодчихсон сайн шүү дээ. Юу гэхээр одоо би тэр сүр технологиг хөгжүүлээд дараа нь өөр юмд ашиглах байвал яах юм. Тэр чинь одоо шийдвэр гаргасан зүг болж таарна шүү дээ. Тийм ээ. Дараа нь тэрийг ашиглаад бүр их олон юм гаргах. Тийм. Бүр том одоо баялагийг бүтээх ийм боломжтой байж болно шүү дээ. Тэгэхээр зэрэг олон талаас нь харж шийдвэрээ гаргах нь зөв. Тэгэхээр олон талаас харна гэдэг нь бол одоо бизнесээ төрүүлж харж иж гаргаж байна гэсэн үг. За тэгээд бизнесийг түрүүний хэлсэнчлэн зөвхөн мөнгө гэж харж болохгүй. Бизнес бол үнц. За маш их баярлалаа. Энэ хүрээд манай өнөөдрийн подкаст мандруулж байгаа. Өнөөдрийн подкастаар бид хоёр судалгаанаас технологиос бүтээлээс бүтээгдэхүүнээс бизнес хүрэх үе шатууд ярихыг зорилоо. Өдөр сонсогч сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн номоор хэлцгээе. За баярлалаа. За баярлалаа.